Чаатны бүсгүй Тамир. Шөнийн 3 цаг дөхөж байхад очир нойр нүл хүрнэ. Зуны халуунд халууцахаас гадна бас нэг зүйлд халуу шатаад тэсхүйе бэрх байхаж. Энэ муучаа яачаад байгаа золиггүй унтаач чи гэж уурлаад өөрийн жижиг найзаа хит хүчтэй угтраад хажуутай ширгэн хэвтлээ. Жижиг очир харин ч номхорно гэж үгүй. Бүр чангарч хатууран өнөө шүн лав зүгээр байж тэсгүй шүү гэсэн янзтай байлаа. Яаж ч яваад бүүмэд хин юунаас жилсэн бүүмэд ямар ч байсан Тамир гэх нэгэн бүсгүйтэй чааталдаг болсноос хойш шүн донд хүртэл унтхаа байсан очир өнөөдөр унтхаасаа нэгэн төнгөрчээ. Тагтан дээрээ гарч тамхи соронгоо Тамир руу унтаж байна уу гэснээ. Унтаж байвал унтаж байна гэж хариулах уу тэнэг толгой шүү гэж өөрийгөө шоолж зогсов. Гэтэл унтаач гэсэн хариу ирэхийг хараад өөрийн ирэхгүй догтлоод явчих юм тэр. Өнөөдөр нойр хүрдгээ харин гэхтэн очир миний нэг найз унтуулахгүй зовоогод байна. Яаж ч явах нойроо авчрах вэ гэд явуулж орхив. Тамир унсан хэдий ч хариу бичэлгүй таг болов. Очир дотроо за шал дими юм биччихлээ. Одоо ч ингээд чаадлах чүнгүй боллоо доо гэсэн юм бодсоор багхан гимшиж эхлэв. Хэдэн минутын дараа Тамираас минийхч бас халуу шатаад нойр хүрхгүй байна гэх нь очрын хамаг цусыг буцалгаад нойр биш шал өөр юмны арга ивийг олох тал дээр толгойг нь арилуулж эхлэв. Юу хэлж яаж эвтэйхэн ойлгуулахаа мэдэхгүй үг хааж хэсэг удасны эцэст би яваад очих уу гэдгээс өөр олигтой үг олсонгүй. Олцсон ганц үгэнд нь хооштой гэсэн хариу ирэхэд нь игээтэл нисчээгүй очир хувцас өмсөд гэрээсээ гарлаа. Таксинд явах замдаа элдв юм бодсоор олон хоног чатаар харилцсан ч огт хараагүй. Чатны хідэн үгнээс өөрөө бодож олсон төсөөлөөрөө Тамирыг нүдэндээ харж явлаа. Очих ёстой газараа ирээд хүлээх зур. Яагаад утасныхан дугаарыг асуусангүй вэ? Ямар хүн ирэх бол гэж олон юм бодож ирэхгүй тоглосон бол яана гэсэн айдас давтан зогсох мөчөд араас нэг зүйл зочтол хүрхэн тэр эргээд хартал мөн үү гэсээр нэмсгэлэн зогсох бүлтгэр алагнууд Тамир уу гэхийн хажуугаар пуужингийн хурдаар гүйлгээд хараад амжлаа. Намхандаа орохоор өндөртэй урт өдрөөстэй хөрхөн охин зогсож байх юм. Очир өөрөөс нь нэлээд хэд дүү байх гэж бодов. Ийшээгээ буудал орохудаа гэж хэлэн төгдөрч Тамир төш бараг л өөртөө сонсогдохоор арай ядан хэлэхэд нь шоолсон янзтай нэгээд эхлээд жаахан алхахыг гэд Тамир урд нь гарав. Араас нь хараад алхаж байхдаа яасан сайхан үгцэгвэ ямар нарийн бэлхүүсвэ гэж ажиглаж авав. За харж басноо ямар вэ? Харсан уу гэж шүн байхад юу харагдтыг. Хотлоо яриад агараа. Түрүүнээс хойш үзэр үзэж байгаа юм шиг гүлийчээд яасан ч дуу муутай дараах юм дээ. Би харин чамааг таныг гэх юм уу? За лайлаа чийлгээ. Чи харин өстө давгүй шүү. Би бүр шаал өөрхөн төсөөлж байлаа. 30 настай гэхээр том гүзээтэй намхан бураахал байх юм болоо гэж бодоод айхад ирсэн чинь өндөр цагаан баг надаас залуу харагдахаар хүн ирдэг вэ штэ. Бас торонхай би бүр санаа зовчихлоо гэд ёор санаа зовсон шинжгүй. Чи л харин өстой сайхан юм аа. Чи гэхдээ надад насаа худлаа хэлжээ. Чи хэдтэй юм? Эмэгтэй хүний насыг асуудгүй маа. Одоо такси авчих. Би гараа өргөхгүй гэх цоглог сайхан бүсгүйтэй учирсан ямар их аз вэ гэсээр буудал орж явлаа. Очирч ядахтаа гайгүй том буудал гайгүй тоглог өрөө хайсаар бас хөөрхөн цаг алдчихжээ. Үүр цагт хөвгтөө зэрэгцэн нойрмог үйлчлэгчийн зааж өгсөн өрөөнд тэрвэрлдэж зууралдсан хүн арай ядан оров. Очир Тамирын нэмгэн майкыг хаалгаар орвоо үгүй юу урах шахан тайлахад том сэргэр хөмрөө тавьсан аяг шиг хөхн нүд дүүргэн гарч ирэхэд зүрхэн цээжээ яран зохиолж хамаг сэрлийг дээд зэгтэнд тулгаж хурдхан шиг дарж авмаар тэсхүүе бэрх бачим. Тамирч гисэн хөхийг минь үнсэж хазаж бацлаасай хурдан дүрээд бүлээд өгөөсэй гэж
байж ядан өөрөө хувцас тайлах гэж оролдоно. Очир хөхийг нь базаж хөхөж ханаад зугуухан хүүс орчим нь өнсөж очиод түр амсгий. Ядарсандаа бус Тамирын яаж дачаадж байгааг харах гэж зогдосов. Тамир ухаан алдаж унахнуудэ гэмээр амьсгал нь хурцаж, цээж нь оволзоод хамаг арьсан нарзааж шар уснд босжээ. Хөхн хатуурч толгоон сэрийгээд хилээрээ уруулаад олож, долоосон уруулаа шүдээрээ хазаж, нэг гар нь хөхөө бацлаад, нөгөө гар нь шортны товчоо тайлах гэж дэмийл оролдож байх юм. Энийг хүсэл тачаал сэрэл мэдрэмжинд очрын эргэтэн томорч хэмжээндээ тулаад болдог бол өшөө илүүч томрох гэж зүтгэж баг зэрэг өвдөлт өөрт нь мэдрүүлэн үзүүрээсээ шингэн гаргаж байж ядан дотоожоо цоолох гэж тэмүүлэн. Очор зугуухан джинсэн шортны товчийг тайлан шууталхад сэрлийн шингэндээ нэвтрэн орсон цагаан дотоож гарч ирэв. Тамирын гар хажуугаас орж ирэн дотоожоо тайлан хайх гэж зулгаах зур очор цам зөндөө хормын зур тайлан шидэв. Нөгөөх цагаан дотоочны цаадах зүйл хамгийн их таатай учраас тэр мэдрэмжийг аль болох удаан бүрэн мэдрэмээр санагдаж зугуухан удаан гихчин доошлуулж эхлэв. Дачар богино умдагны ус өнгөрөөд сэрлийн шингэндээ зууралдаж зунгаарлцаар дотоож улам доошлов. Дотоож доошлохын хэрээр Тамирын бие яах учраа олохгүй нэг суух гээд байх шиг, нэг хөвтөх гээд байх шиг зогсож ядна. Очор дотоожийг доошлуулж өвдөгний хэрдээ авчирхад хоёр хөл ганц салбаад тайлаа шидчихв. Үүнтэйч зэрэгцээд очор норч хөөсөн нандан газар руу шумбан орж хилүү хавцаанд өнсөж эхлэв. Тамир хоош ганц нэг алхасаар орны ирмэгт тулаад ухаан алдаж байна уу та гэмээр тас гэзэргээ унаад өгөв. Очорч хөлийг нь алцаалгаад харахад ягаахан бэлгийн уруулнууд харагдаж хамаг цус уламл доошоо ороод сар гарыг ямар нэгэн зүйлд ороогүй нөгөөх нь очортой очиргүй өөрөө гүгэд орчих гээд болохгүй байв. Очор амьсгалах гээд түр азандахад Тамир өндийч ирээд гарнаас нь татаж хажуудаа хөвтүүлэн гараараа ган төмөр мэт эргэтэнг нь элэн таалж саад болоодээс нь дотоожийг нь тайлахад очрын эргэтэн бүрэн эрх чөлөөтэй болох нь тэр. Харин Тамир яасын шингэн гараавэ эрэгтэй хүнийх бас ингэж гардгийм үү мөн сони юм а гэсээр амандаа хэлээ. Энэ мөч хүртэл биеийн хянаж байсан очор одоо тэгэх ямар ч шаардлагагүй болж Тамирын хэл шүд нь хөдлөх бүрт юу юугүй тавьчих гээд байв. Тамирч гараа дээш доош хөдөлгөж тэрхий хэсгийг амандаа оруулж гархан хилээрээ наадна. Очор Тамирын ташаанаас ганцхан өргөөд ягаахан өтрөө юуг нь аман дээрээ наагаад ав. Хилээ оруулж гаргах тоолонд Тамир гинэн гиншиж эргэтэнг нь тас хацчих гээд хуг дарчих гээд бүгсэн биеэрээ нүрийг нь даран суугаад тийм гэхийн эцэсгүй амт амтлуулж байсан учраас яаж удаан тэсвэлээ үрийн шингэнэ аманд нь дүүргэн асглаа. Тамир ганцхан гүт хийтэл залгаад буух цавдал өгөлгүй хөгсөөр гантаадал дахиад босгоод ирэв. Очорч мөн хөлнийхэн завцаар шургаж осоод ард нь гараад шургуулалгүй шүргүүлээд жаахан тоглол гараараа барьж аваад юу юугүй өөрийнхөөгээ шургуулах гэж чиглүүлээд бөксөө өгөөд байсанд ган элдээ ганцхан хүчтэй дүрээд ишинд нь тулгаж орхив. Үүнтэй зэрэгцэн өрөөгөөр нэг Тамирын таата бөгөөд өвдөлтдөө дуухадаж хотоогоод ор цөглөхнүүдээ гимээр. Халуун чиглэг гэж чихтэйхэн бариуч гэж айтаахан тийм нэгэн агууд элдний өчүүхэн хөдөлгөөнч тархинд бүрэн мэдрэгдэж таашаал мэдрүүлэн. Тамир би дээр гармаар байна гэхэд нь суулалгүй суугаад дээрээ гаргав. Сэрийсэн сайхан хөх намирсан сайхан биеэ гайхуулж хөдөлгөөн бүрээ мэдрэн уруулаа хазалж долоосоор нааш цааш номорч хугарч өгзөөний бүжиг бүтсээр хүслийн шингэнэ ойр дуутай зэрэгцүүлэн биеэсээ гаргаснаар
тамирын тасарч унлаа. Халуун хүнжил сувг. Subscribe дараад олон сонирхолтой өгүүлэг сонсоорой.